Hi guys. За skincare tips бичлэгний part 2. За яагаад part 2 гэж хийх болсон бэ гэхээр нэгдүгээрт ер нь бол би эхний яг үндсэн бичлэгээрээ бол би нэлээд хэдэн өөрийнхөө хувьд шууд хэрэгжүүлж болох тийм типсүүдээ бол хуваалцсан. Дараа нь бичлэг дуусаа дараа нь бүр эдитлээд сууж яхад энийг ярих байсан шүү дээ. Энийг хэлээгүй юм биш дээ гэдэг нэг хэдийн минутаас гараад ирсэн. Тэгэхээр би тэрийг бодоодасаа за ер нь part 2 гэж хийвэл зүгээр юм байна да. Тэгээ эн чинь ингээд тухайн цаг мөч болгондоо бас хүний арчилгаа типсүүд чинь ингээд өөрчлөгдөд идэв шүү дээ. Тэгэхээр part 2, part 3 гэдээ бүр ингээд цаашаага хэд хүртэл үргэлжлэхийг ч гэсэн мэдгүй дараа жил ч гэсэн энэ типсүүд болохгүй болоод өөр типсүүд гарч ирдэг болно. За хоёр дахь шалтгаан нь юу байсан гэхээр би тэр бичлэгийг ерөөсөө тэгж үзэлт аваад одоо бүр ингээд миний subscribe-ыг бүр ингээд нэг дахин их нэмэгдүүлэх хэмжээний тийм бичлэгч ерөөсөө бодоогүй. Тэгээ би тэр бичлэгнээс юу дүгнсэн бэ гэхээр хүмүүс үнэхээр одоо тэр үнэтэй цайтай юмд ингээд шууд шунан дурлаад бүр итгэхээ ч юм уу тэхээ ер нь их болсон юм байна. Хүн яг шууд ингээд өөр дээрээ хэрэгжүүлээд бодиттой, амьдралтай яг ингээд бодит туршлагыг илүү их ингээд сонирхдаг болсон юм байна. Тэгээ миний тэр өмнөх бичлэг чинь та нар хэрвээ анзаарвал ерөөсөө тийм одоо та тарилга хэлэхээсээ өмнө, мэс цаслд орохоосоо өмнө эсвэл тэр үнэтэй гоё түүлүүд HR booster, eye glow гэл гой тэр нэг гой түүлүүд байдаг штэ. За тэр түүл хэрэглэхээсээ өмнө тэр чинь бас чамгүй үнэтэй. За тийм түүлүүд хэрэглэхээсээ өмнө эсвэл бүр тийм гой үнэтэй гоо сайхны үйлчилгээнүүд авахаасаа өмнө та зөвхөн өөрийнхөө хувьд иймэрхүү арчилгаануудыг бас ингээ хийвэл гой болж болно шүү гэдэг тийм нэг санаа яваад байгаа байхгүй юу? Би өөрөө тэр болгоны ерөөсөө би хийлгэж байгаагүй гэ би анх бичлэглэхдээ хэлдэг штэ. Би юу хийлгэж байгаагүй. Тэгээд миний арьс одоо ийм байна. Тэгээ би ийм байлгахдаа эднэрийг хэрэгжилж байгаагүй. Гэхдээ би ийм юмнууд хэрэгжүүлтэйгээ өөр дээрээ гэд одоо тэр типсүүдээ би хуваалцсан. Тэр типсүүд маань бол яг л би өөрөө гэртээ зүгээр ингээд хийх боломжтой амархан. Хүн болгоны мэддэг бүр тийм л типсүүд гэж би бодсон. Тэгэл хүмүүс бичлэг үзэж байхдаа энэ нэг иймэрхүү юм байдэн шүү дээ. Хүмүүс тэгж ярьж л эдийн гэж хүлээж авах болов гэсэн ч үгүй. Хүмүүс бүр үнэхээр тэрийг ингээд өөр дээрээ бүр бодитоор тусгаж авч илээ. Би бүр үнэхээр амар баярлсан тэр комментүүдийг уншаад би хэдэн шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нэмэлтээр авсан. Би энэ бүтээгдэхүүнийг ямар бичлэгээр хуваалцах гэж байгаа вэ гэхээр одоо миний энэ бичлэг орсны дараа би яг бүтэн 7 хоногийн оройны арьс арчилгаа хийж байгаа тэр бичлэгээ би хуваалцах гэж байгаа. Яагаад гэвэл би чинь ингээд орой алхан өөр серумтай, нэг өөр зорилготой арьсаа арчилдаг байхгүй юу? Тэнгүүд яг хүмүүст бүр бодиттой яг ямар дараалалаар юу хэрэглэнгүүд арьсан дээр нь яг ямар өөрчлөлтүүд гарч ийн те тэрийг бүр хүмүүс бодитоор хармаар байгаа юм шиг надад жоохон тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Би юу өөрийнхөө мэдрэмжээ дагаад бичлэгээ хийгээд байгаа. Тэгэхээр яг хүмүүст бүр ингээд бодиттой би бүр ингээд түрхээд ингээд харуулж байгаа тэр бичлэг яг танарт хэрэгтэй юм шиг байна. Ямар бас надад өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж өөрчлөлтүүд яг нүдэрээ би өөрөө харахад ямар өөрчлөлтүүд гарч ирэндээ тэр болгоныгоо гоё хуваалцах байгаа тийм бичлэг орох жаа шүү. Өглөөний арьс арчилгаа би танарт хэлсэн шүү дээ. Би өглөөний арьс арчилгаа маань зөвхөн хоёрхан төрлөл байдаг. Нүрээ будах байгаа юу, нүрээ будахгүй юу гэдгээс шалтгаалаад серум нь хоёр төрөл байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн тэр гоё бичлэгүүдээрээ уулзцай. Би өөр бичлэгээ хийгээл байгаа шүү. Та нар намайг хүлээгээл гоё subscribe-а дараал байж байгаарай. Бүгдээр 2026 онд зүгээр л бүр ингээд шил ташиг бүр ингээд гялтагнаад гялаагаад тэгээ бүр ингээд олны дунд нь тэр бүр ингээд гялалтсан үнэн болцгоон шүү бүгдээрээ. Тэхийн тулд би ч гэсэн чадлаараа гоё туршиж үзээд над дээр хэрэгжсэн юмнуудаа танартаа бол бүр бүгдийг нь хуваалцна. Би бүр үнэхээр харамгүй хуваалцна. Гэхдээ ингээд яг би бүгдийг ингээд хэрэглэж үзээд хуваалцыг гингүүт нэг асуудал нь юу вэ гэхээр үнэхээр амар санхүү гарт юм байна. Яагаад гэвэл Монголд ер нь бол ийм skincare борлуулдаг газрууд YouTube-ийн хүмүүст яг ингээд бодит туршлага яриулъя гэсэн тийм хандлага ер нь их байдаг юм билий. Одоо яг тэр нөө Instagram, Facebook-ийн тэр нөө short reel-үүдэд их анхаарлаа өгсөн байгаа юм билий. Тэгэхээр яг одоо ингээд надад би та нарт ингээд илүү их зүйлийг ингээд туршлагаасаа хуваалцах гингүүт үнэхээр бүх юм 100% бүгдээрээ надаас гардаг. Уг нь бол ингээд гадаадд чинь дөнгөжл ингээд яг ийм ревю хийгээд сэтгэлээ хуваалцдаг, туршлагаа хуваалцдаг ийм beauty бичлэг хийдэг хүмүүст бол шууд л ингээл бүтээгдэхүүнүүд ингээл ирээл идэм билээ штэ гоё PR бокснууд гээд ирээл идэг. Тэгэл тэнгуү тэнцэнээсээ гоё туршиж үзээд үнэхээр өөртөө таалагдсныгаа гоё бичлэгээрээ хуваалцаад ярьдаг. Бас нөгөө
үнэхээр таалагдаагүй нүдээ бас хуваалцдаг. Тэгжээч тэр чинь анхааруулж байгаа штэ бас хүмүүстэй. За тэгэхээр ингээд ер нь жоохон санхүү хэрэгтэй байгаа учраас та нар минь жоохон ингээд хүлээцтэй намайг хүлээгээл ягаарэ. Би бол аль чадхаараа юмнуудыг бүр ингээд тушиж үзээд бичлэгээ хийгээд байгаа шүү. Бүх гой үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй бүгдэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээ та нар маань улам гоё гэрэл дээрээ гэлтганаарай. Бид үнэхээр энэ дэлхийн ертөнцийг гэрэлтүүлдэг гэрлүүд нь шүү. За тэгээд skincare tips бичлэг рүүгээ орцгоё. Хэрвээ та энэ бичлэгийг анх удаа үзэж байгаа бол гуйжийн та миний өмнөх бичлэгийг үзээрэй. Би өмнөх бичлэгээрээ бүр нэлээд хідэн яг гоё glow up болох тэр талаасаа skincare tipsүүдийг дурдсан байгаа. Нэгдүгээр би ер нь хүзүүгээ арчлаарай гэж хэлэхээр мартсан мэлээ. Нүүрэндээ түрхэж байгаа бүх юмаа дандаа ингээд хүзүү рүүгээ сайхан ингээд хамтд нь ингээд явуулж агаарэ. Одоо төөнөрөө түрхлээ хүзүү, серумаа түрхлээ дахиад хүзүү, тосоо түрхлээ дахиад хүзүү. Дээрэс нь бид нар ингээд заримдаа нүүрний чийшүүлэг тос авангууд зарим тохиолдолд тэр тос чинь нүүрэнд ингээд харшлаад тохирдгоо штэ. Тэнгүүд тэрийг нэг хаях болдог, сүүлийн хүнд өгчдөг. Тэхийнхэн оронд та зүгээр хүзүүндээ түрхсээр гал дуусгачаарай. Дээрээс нь одоо ингээ хүзүүг ингээ зүгээр ингээ харангуут юу ч юм шиг ингээ зүгээр ингээ харагдсан зав. Яг ингээ бүр нарийн сайн ингээ гараараа бүр ингээ тэмтрээд үзэнгүүт хүзүүгээр дүүрэн битүү жижиг юм үү гэх үү одоо тийм үү цагаан батга битүү байд юм бэлээ. Гэтэ харьцангуй над дээр бол юм гайгүй. Би бол харьцангуй гайгүй гэж боддог. Тэр үүг нэрэн зүгээр лазераар түлээд авчдсан бэлээ. Маш боломжтой үнэтэй юм бэлээ шүү. Тэгэхээр зүгээр санаа зовлтгүй зүгээр нэг салгон дээр очиод би энэ хүзүүнийхээ үүнүүдийг түлэх гэсэн юм аа гэл тэнгуү чи зүгээр ганцаа час ингээл болоо. Бүр амар амархан. Хоёрдугаарт арчилгаагаа битгий зогсоо. Бид нар ингээл үнэхээр бүр арьсаалаг анхаарад олон юмыг туршаа тэнгуү тэр нь бас үйлчилгээг нь гоё үйлчлээд эхлэнгүүт бид нар яадаг вэ гэхлээр арчилгаагаа багасгачдаг. Тэр гоё олон юмнууд хэрэглээд болоод эхлэнгүүт тэр чинь ерөөсөө арчилгаагаа багасгах гэсэн үг биш. Харин ч гой болох тусмаа улам арчил. Тэгэх юм бол яг одоо тэр гой байгаа байдлаа бүр 10, 20 жил хадгалаад явах боломжтой. Бүр тэрнээс илүү гой болохгүй маа гэхэд ядаж муудахгүй хадгалаад явна гэсэн үг. Бидний яг нэг хийдэг алдаа нь юу вэ гэхээр муухай болонгууд гинт ингээд ухаарад би чи хэдэн нас үрж байгаа лээ. Энд ч ингэсэн биштэй. Энд ч ингэсэн биштэй гэд гинт нөгөө нэг асуудлаа харангуутаа огцон арчилгаа хийж эхэлдэг. Тэгээд үр дүн нь бүр ингээд нүдэнд харагдах үед тийм өөрчлөлт гарч ирэхгүй болонгууд энэ брэнд ч муу юм байна. Энэ бүтээгдэхүүн чи өстө муу бүтээгдэхүүн юм байна гэл явцдаг. 3 дугаар жоохон тэмний хүүтвтэр бүлээн усаар нүрээ угааж агаарэ. Одоо нөгөө нэг дээр үед та нарын ээж тэгдэг байсан уу? Мөсөөр байнга гэд нүрээ арчдаг байсан шүү дээ. Гэхдээ одоо болохоор мөсөөр нүрээ арчихаа яадаг вэ гэхээр ер нь бол арьсыг цочроогоод эмзэгшүүлнэ гэдэг. Тэр чинь бас нэг ясандаа ингээд арьсыг гинт цочроосноороо тэр арьсны доор байгаа тэр эд эсүүдийг сэргээгээд би чинь үйл ажиллагаагаа хийхэд зогсоцсон байсан биз дээ гэд ер нь бол тэр эсүүдийн үйл ажиллагааг нь сайжруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүтвтэр бүлээн усаар угаах юм бол ер нь бол ингээд өвчлээ гайгүй байна шүү. 4-р Diet Glow. За diet гэх тэнгуүч хоолны диетыг ярьж гин. Diet Glow дотроо нэгдүгürt юу байж болох вэ гэхээр усыг ер нь бол хүн яг жингээсээ хамаарад 1.5 литрээс 2 литр ус уугаарай гэж зөвлөдөө шүү дээ. Тэгэхээр яг жингээсээ хамаарад доор ээж тэр усыг ууж агаарай өдөржингөө. Чихэр шоколада багасга. Гэхдээ би бүрэн идэхээ бойл гэж бол хэлээгүй шүү. Зүгээр багасгаарай. Тэнгуүтээ жоохон юм ногоон төрлийн ногоо идэхийг хичээгээд 7-8 цаг доор хайж унтаарай. Ингээд ер нь юм diet glow бас хийж үзээрэй дотроосоо. 5 дугаарт хизээч нэгэн бүтээгдэхүүнээр гоё болохгүй шүү. Энийг зүгээр ингээд би нэг өөр юмтай бас ингээд хамт ярмаар байгаа байхгүй юу? Instagram, YouTube, Facebook-ийн гоё тэр beauty influencer-ууд юу гэж хэлдэг вэ гэхээр би энэ бүтээгдэхүүнээр үнэхээр гоё боллоо. Ганцхан энэ бүтээгдэхүүн л миний арьсыг аварлаа. Ганцхан бүтээгдэхүүнээр л гоё болцсон юм шиг яриад байдаг штэ. Тэд нар угаасаа тэгж хэлхээс өөр тэд нар сонголт байхгүй. Тэглээгээд тэр хүмүүсийн үгэн дээр бид нар ингээд акцент өгөө жажлаад байх хэрэггүй. Зүгээр ингээд угаасаа тэд нар тэгж ярахаас өөр тэд нар сонголт байхгүй. Тэрний ганцхан минутанд
над чиг ингээл нэг уул үндсээр нь ярих гал байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэр бүтээгдэхүүнээ л онцлоод ярина. Тэгж онцолж ярихдаа яг уу ганцхан бүтээгдэхүүнээр би ийм гоё боллоо гэж яриад байгаа нь бид нар тэрийг одоо шууд тусгаж хүлээж авч болохгүй шүү. Яг магадгүй таны тэр үздэг инфлюенсер чинь өөр юу инфлюенс хийж ийн тэр болгоныг нь бас ингээ ажиглаад энэ хүн чинь ийм юмнууд ингээ хэрэглээд ийм газараас ийм үйлчлэгээнүүд аваад байгаа болохоор ийм гоё байгаад байгаа юм байна штэ гэд сайн судлах хэрэгтэй. Тэрнээс энэ ганцхан бүтээгдэхүүнээр гоё юм. За энийг авчи. Нөгөө бүтээгдэхүүн гэсэн чинь над дээр яг үйлчлэлтгүй. Энэ шал худлаа юм. Энэ инфлюенсер худлаа юм байна. Ийгэж хандаж өрөөсө болохгүй шүү. Хөрхи тэд нар чинь тэгж одоо хэлхээс өөр тэд нар сонголт угаасаа байхгүй шүү дээ. Та нар ч гэсэн хэрвээ яг инфлюенсерийн тим амьдралаар амьдрах юм бол та нар ч гэсэн яг л тэр үгийг сонгоод хэрэглэхээс өөр угаасаа сонголт байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө зүгээр гоё шүүлтүртэй хүлээж аваад энэ бүтээгдэхүүн нь үнэхээр нөлөөлт юм байна. Гэхдээ энэ хүн өөр юу хийдэг юм бол гэж жоох юм сонирхох хэрэгтэй. Тэгээд ингээд бодонгууд би өөрөөсөө ингээд инстаграмын тэр гоё ингээд рилүүд хийдэг тэр гоё октоочиг болж би тийм рил хийж үнэхээр чадахгүй юм билээ. Би ч өөрөө ингээд ганцхан ингээд яг тгээ хэлчих гэхээр заяа. Угаасаа энэ ганцхан юмар би гоё болоогүй штэ гэдэг би өөр ингэ мэдээд байгаа байхгүй юу. Тэнгүүд би яалчгүй би тэгж амнасаа ингэ гаргаж чадахгүй. Тэгээд би ингэ рил хийж чадахгүй. Би ингэ рилүүд ингэ хийж үзэнгөө за нугаас худлаахт чи хин энэ үүсгэвдээ гэж бодоод би өөрөөсөө тийм инстаграмаа хөгжүүлээд амарлаг фолловерсээ болох тийм төрлийн хүн ерөөсөө биш юм билээ. Тэр маань ч гэсэн намайг яг ингэ YouTube хийх тэр шалтгаан маань болсон. Би ч ингээд яг бүтэн яг үндсээр нь ярмаар байдаг байхгүй юу. За би одоо яг анханасаа би ингэсэн шүү, тэгсэн шүү, тэгэхээр ингэдэм шүү, тэгдэм шүү гэх бүр яг ингээ процесстэй явмаар байдаг байхгүй юу. Тэгжээж хүмүүс хүртэл яг тэрийг маань хүлээж аваад хэрэгжүүлээд эхлэнгүүт тэд нэр хүмүүс чинь яалтчгүй бүр комент бичээд ороод ирж байгаа байхгүй. Надад тэр чинь гоё болсон шүү дээ, ингэсэн шүү, тэгсэн шүү гэх тэрэнгүүт би бүр тэрнээс үнэхээр урам аваад би үнэхээр зөв юм хийж байгаа юм байна шүү. Хүнийг үнэхээр гоё болгож шүү гэдгээрээ би өөрөө урам аваад байгаа байхгүй юу. За дараа нь уруулын баалам. Орой унтах болгондоо нүрээ арчилсныхаа дараа урууландаа үнэхээр тэр гой чийгшүүлдэг өнгөгүй тэр палмыг гой хэрглэж цаашаарэ. Дараагийн энэ өөх тип манд бол би саяхан яг юм хоёр хөөрхөн инфлюенсерээс бүр хоёулангаас нь яг саяхан ингээд сонссон юм. Тэг би өөр дээрээ ч гэсэн ингээд бодсон чинь нэрээ тийм биш үү гэж хүлээж авсан юм байгаа. Та нар ч гэсэн магадгүй тэр инфлюенсерүүдээ сонссон байх тэр юу гэхээр нүрээ угаахаасаа өмнө хамгийн түрүүнд шүдээ угаа. Сонсч ирсэн үү та нар? За яагаад ингэж шүдийг хамгийн түрүүнд угаах хэрэгтэй гэж байгаа вэ гэхээр шүд угаах явцад одоо тэр шүдэн дотор байгаа тэр бактериуд нүүрний аль нэг хэсгүүдэд очиод ингээд үлдчихэд байгаа юм байна. Тусаад. Тэгэхээр шүдээ хамгийн эхэлж угаагаад дараа нь нүрээ угаах юм бол одоо тэр шүдний бактериуд чинь тэр ингээд нүүрэн дээр ингээд үсэрсэн байгаа тэд нар чинь угаагадаа л арилчихна гэсэн. Тэгээд тэд нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр шүдээ дараа нь нүрээ арчилсныхаа дараа шүдээ угааснаас болоод эрүүний доогуур амны орчим юм гараад байна гэсэн. Бид нар чинь одоо угаасаа нэг даавраас болоод эмэгтэйчүүдээс болоод ер нь бол ингээд эрүүгээр юм гарч ийн гэдэг нь шүү дээ. Бас нэг шалтгаан нь шүдээ дараа нь угааснаас болж ийн гэдэг байгаа. Тэгээ би бас тэрийг хэрэгжүүлээд ер нь бол энэ нэрээ тийм ч юм уу гэдээ ер нь бол бодогдож байгаа. Миний одоо ингээд яг амны хаваар нэлийн юмнууд ингээд гарцсан тэр нь ингээд толб болсон юмнууд байгаад байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг би бол бүдэгсгэх арга хэмжээг байн авч байгаа гэсэн үг. Нүрээ угаахаасаа өмнө та нар шүдээ угаагаад дараа нь нүрээ угаагаад скин кэрээ хийгээд үзээрэй. Дараагийн тип маань нүрээ буд. Юу вэ? Арьс арчилгаа ярьж юу нүүр будалд болоо явчихваа. За арьсаа бид нар ингээд үнэхээр сайн арчилж чадчихээн үү? Чадчихээн. Тэгээд арьсаа арчиллаа гэд арьс чинь байнгын гоё байна гэсэн үг бас биш. Тэнгүүд бид нар нарны тосороо арьсаа хамгаалдаг штэ тий. Гадны бохирдол, нарны тэр хит ягаан туяа, утасны хит ягаан туяа гэл тий. Тэр булгоноос гадны нөлөөнөөс бид нар нарны тосоо түрхээд арьсаа одоо ингээ хамгаалж гин. Арьсаа сайхан арчиллаа, хамгаалтын сайхан хийлээ. Зөвхөн ганцхан нарны тосонд найдвал бас ингээ алдас болно шүү гэж би хэлгээд байгаа гэсэн. Нарны тосоо түрхлээ, дээрээс нь дахиад нүрээ бууд. Нүрээ будах юм бол хэрвээ та гадагшаа гарах байгаа бол ер нь бол ингээд ийм бүр багахан хэмжээний cushion, BB крем ч юм уу тавьж заншаарэ. Одоо нөгөө
их өө даралттай крем, их өө даралттай кюшн биш үү? Тэд нарыг болохоор үнэхээр бүтэн бодолд хийх байгаа бол тэр яг өө даралттай кюшн фаундейшн ашиглаад зүгээр энгийн одоо би зүгээр л нэг хальт нэг гэрээсээ нэг дэлгүүр гараад орж ирэхдээ одоо нэг хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс авах юм эсвэл зүгээр нэг ойрхон нэг 20-30 минут гараад ороод ирэх хооронд тийм ажил хийж байгаа бол арьсандаа мөө ерөөсөө даардаггүй тийм BB крем, кюшн крем ч юм уу те тэрийг зүгээр тавиад сурчаарай л гэж хэлэх гээд байгаа. Тэгээд таны арьс чинь бүр бүтэн гадаа гарахад бол хамгаалагдана. За хамгийн сүүлийн миний өгөх тип бол нүдний цэцгийн арчилгаа. Надад нэг хүн комментаар асуусан байхгүй. Утасны хэрэглээ, компьютерийн хэрэглээ, телевизийн хэрэглээ те энэ болох ингээд их болцсон энэ цаг үед яаж нүднийхэн цэцгийг ийм цагаан байлгаж чадаад байгаа юм бэ гэдэг тийм коммент хийсэн байхгүй юу? Нүдний цэцгийг хэрвээ бас ийм гоё ийм тунгалаг байх юм бол нүүрний арьс ч гэсэн гоё харагдана. Дээрээс нь эн чинь бас залуу харагдуулдаг. Би нэг өмнө нэг бичлэгээр хэрвээ миний бичлэгийг үздэг хүн бол мэдж байгаа. Би яг өмнө нэг бичлэгээрээ хүнийг яг ийм насыг нь таньж болох надад миний зүгээр анзаарснаар ийм 3 зүйл байна гэд би та нарт нэг бичлэгээр хэлжсэн. Тэр 3 зүйл юу вэ гэхээр нүдний цэцгийн шарлал, гарны яг энэ үенүүдийн үрчлээ. Дээрэс нь чихний яг энэ хуудаснаас энэ одоо нөгөө чихний яг энэ хүртэлх энэ зайны үрчлээ. Яг энэ 3 зүйлээр хүний насыг шууд ингээд нүүрнээс нь хараад бас ингээд мэдэх боломжтой юм шиг надад тийж санагдсан. Энийг бас хүмүүс ингээд мартчихад байдаг. Яг энэ чих хүртлээ ингээд арьс арчилгаа хийх. Дээрээс нь гарны яг энэ үенүүд аягүй юм үрчлээтэй тэхэлдэг. Ер нь бол ингээд нас жил ирэх тусам үрчлээтэй хуурайшаад эхэлдэг. Тэгэхээр энэ гарны энэ үений арчилгаа нүдний цэцгээ бүр ингээд угаасаа ингээд шарлаад идэм билээ. Тэр чинь яалтчгүй л нөгөө эдлэгэнд орж штэ энэ нүд чинь. За тэгэхээр нүдний цэцгийг яаж юм тунгалаг хэвээр нь байлгах боломжтой вэ гэхээр за нэгдүгээрт нүдний цэцгийн дээр нүдээ угаана. За би нүд угаадаг бүтээгдэхүүний хаваад ирээ. Энэ зүгээр надад байгаа юм нүд угаадаг Японы юм бүтээгдэхүүн байна. Энэ хаасайгүй гэхдээ зүгээр нүд угаадаг юм гингууд байгаа хаа. Би энийг зүгээр солонгос цагтаа авч ирсэн юм. За нүдийг шүү дээ тий. Нүрээ буцсны дараа дээрэс нь гадаа гарсан л бол нүдээ угааж агаарэ. Гадаа гарсан л бол нүдэн дотор аяйгүй их юм бохирдол орсон байдаг. Гадны яг юм шороо, тоосонцор тий. Энэ нүд угаалт маань бас л нөгөө нүдний улаал, шарлалт, хуурайшилт тий тэр болгонд бас юм тустай. Нүрээ угааж байгаа яг адилхан нүдээ ч гэсэн угаахгүй болохгүй. Тэр бас нэг нүрээ будаж байгаад ч гэсэн нүд рүү одоо тэр нөгөө хуурайшуулдаг бүтээгдэхүүнүүд нь штэ мунтаг тэр болгончоо ингээд нүд рүү бас орсон байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нүдэнд угаасаа мэдээж муулаж таараа тэр одоо мейкапын бүтээгдэхүүнүүд нүдний тэр одоо нүдний будаг муудаг тэр болгон чинь нүд рүү орсон. Тэгэхээр муу тэгэхээр нүдээ угааж бас заншаарай. Дээрэс нь нүдний витамин байгаа. За энэ нүдний витамин нь бас л нөгөө нүдний хуурайшилт, нүдний шарлал, нүдний хараа муутгаас сэргийлдэг. Би юун дээр жоох ингээ анзаарсан бэ гэхээр би ер нь бол ингээ малгайтай өвөл явж байгаа мөртлөө л бас ингээл нүднээс ингээл жоох ингээл нулимс гоожих те эсвэл ингээд яг нүрээ будаж хахад яг энэ нүдний ингээд хоошоогоо нулимс гараад нүрээ ерөөсөө ингээд будаж болохгүй яг тэр нулимс ингээд гарцсан тэр хэсэг маань бүр ингээд будаг тогтохгүй заримдаа тэгээд идэг байхгүй юу тэгсэн чинь би яг ингээд омега уугаад дээрэс нь нүдний витамин яг нүдний витамин лютеинтэй нүдний витамин уугаад эхэлсэн чинь миний тэр одоо яг нулимс гардаг маань ингээд харьцангуй гайг болцсон нуцсаа ингээд удаан харах те тэнгууд ингээд нүдний ухархаа ингээд юу нэг юм жоохон юм нэг даралттай өвдөд идэв штэ. Тэр мөр бол ингээд арцсангуу над дээр зүгөөрлсөн билээ. Омега бас нүдний хуурайшилтанд сайн юм билээ. Тэгээ би омега энэ нүдний витамин хоёулын хамт уусан чинь мэдгүй миний нүд ямар тач нэг юм гоё ягаа нэг юм толгоо ингээд сэргээд нүд онгоогоод байгаа юм шиг нэг тийм гоё яагаад байгаа. Сэргэг. За тэгээд нүдээ цагааруулдаг өөр юм гэх юм бол одоо нүдний яг цагааруулдаг тийм тусаагуур байдаг штэ. Тэр тусаалгуудыг бол яг уу маш онцгой нөхцөлд хэрэглээрэ гэж хэлэх гээд байгаа. Байнга өдөр болгон ерөөсөө тэрийг хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр нүдийг цагааруулж байна гэдэг чинь нүдэн доторх нь судсуудыг нарийсгаж байна гэсэн үг. Тэгэхээр тэгж нарийсж жагаад гів гинт нүдэн дотор харуулт үүсчих үдээ. Ер нь ингээд нүдний тэр судсыг хамаагүй хүчээр нарийсгаж болохгүй шүү дээ. Тийм болохоор зүгээр маш онцгой тохиолдолд одоо ямар нэгэн арга хэмжээ эсвэл яг нэг юм хаяа нэг нүрээ будаад гарч ордог ч юм уу тийм тохиолдолд зүгээр яг тэр нүднийхээ цэцгийг яг цагааруулдаг тэр тусаагуурыг сайхан тусаагаад тэгээд нүд чинь гоё ингээд тийм цагаан бай. За ингээд ер нь бол өнөөдрийн типсүүд маань ийм хөнхөн маш бага типсүүд байна. Их типс хүсчихвэл мэдээж өмнөх бичлэгээ үзээрэй. Дараагийн бичлэгээр би арьс арчилгааныхаа 7 хоногийн
night routine харуулсан тийм бодтой тэр бичлэгээ үзүүлэх болно. Тэгэхээр та нар хүлээж агаарай. Бас миний нөгөө makeup аялын маань дараагийн брендийн маань бичлэг бас орох байгаа. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.